Амар мэндүү. Мэлми тунгалаг өлми бат лагшин амгалан үйлс өндөрөө. Туулааны вэртэй подкаст. Өвгөн жамблын яриа 10 дугаар хэсэг. Богд гаминд баригдсан нь. 1920 оны өвлийн тэргүүн сарын шинээр барон Унгар нь их хүрээнд ойртож ирсэн юм. Тэр үед гамин цэрэг чангарч хүрээний хүмүүсийн морь унлаг эмээл хазаар зэргийг хураан авч байв. Нэг өдөр үдээс хойш цахар самбуу, гоо сийлэн, шанзав дашторч нар нилээд хятад цэрэг дагуулж туулын доод сүмдэр богдын ордонд очив. Хунхууз горьгүй болов бид таныг хамгаална гэд богдыг бараа боологчд шадар цэргийнх нь хамт Эрдэнэ Вангийн 2 давхар байшинд аваачаад богдыг 5 хүнтэй үлдээж шадар цэргийг нь өөр газар тууж очоод морь буу зэвсгийг нь хурааж авав. Тэгэхэд би хуучин Янзан ламын шарлийн газар нэрв байв. Хуучин Янзан Балдан Чоймбол бол 8 дугаар богдын багын Янзан багш байсан юм. 70 настай өгсөн юм гин. Түүний биеийг хатааж богдын өргөмжлөөр Чойжин ламын зүүн талд тусгай сүмд хадгалж байсан юм. Энэ бол Далай ламын сангийн мэдэлд байсан юм. Богдын хамт Янзны шарлийн сүмийн сойвын жантсан, Номчин аймгийн мэгд сойвон, голын сүмийн тахилч жамц, хоол ундыг хийх баатар зам, түүний зарц сангай лам дэмбэрэл баригдсан юм. Сүүлийн 2 нь гамингийн тогооны байшинд хоол унд хийж байсан. 3 хоног гаднаас хоол ундж оруулахгүй, айлтгалж оруулахгүй байлаа. Тэгтэл нэг өдөр богд багштныхаас нэг данх цай хийж өгнө. Энтхийн цай том муу юм байна гэж сангай лам дэмбэрэл хэлж ирэв. Багштных шарлийн сүм. За тэгье гэд цай бэлтгэж хэн хүргэж очих вүлээ гэхэд шарлийг сахин гэж хэлээд сойвон маналж явсангүй. 2 тахилч нь бид тахилч болохоос биш зоог өрөхөд юуны хамаа байх вэ гэв. Ингээд би тулгагдаж явах болов. Би сангай лам пунцэг цэрэнг дагуулад дэмбэрэлтэй хамт гурвуулаа явлаа. Хуучин засгийн газар байсны дэргэд дотоод яам гэж байсан газар очинд 2 гамин цэрэг тохиолдож олон хүн явж болохгүй гэхээр пунцэг цэрэн буцав. Дэмбэрэл бит 2 цааш явж гамингийн гал тогооны байшинд орж тогоочийн дарга гэдэг хүн дээр очиж зөвшөөрлийн бичиг хийлгэж аваад богдын хоригдож байсан газар очив. Эрдэнэ Вангийн өндөр гэдэг байшин байсан юм. Үүдэнд нь 2 цахар хүн байв. Та юу гэж яваа хүн бэ гэхэд би богдод зоог хүргэж яваа хөө гэж хэлээд хятад бичгийг үзүүлтэл нэмгэн ногоон торгон хөшигний цаанаас нэг хүн гарч ирэв. Богд төмөр ор дээр сууж байв. Ямар хүн ирэв гэж асуухад Жамбал нэрв иржээ гэлээ. Богд хэлж байна. 2 ноён дайлдаг. Энэ хүнээр өдөрт 1 удаа цай авчруулж байвал болно уу гэсэн цахар ноён болно гэв. Тэгвэл бичиг хийж хайрал гэлээ. Тэд гөлөнгөр дээр бичсэн тамхтай бичгийг миний зүүн ханцуу дээр хадаж өгөв. Би тэгэхэд нэг морь унаж явдаг байв. Маргааш нь 12 цагт цай аваад очиход 2 ноён хоолнд ороод байв. Богд хэлүүллээ. Хамб шанзав 2-т хэл миний бие сайн байна. Хам багштныхаас зоог оруулж байна. Энэ хүнийг явуулахад албаны хувцасгүй явуулж байна шүү гэлээ. Албаны хувцас гэдэг нь бараг малгай, аягны алчуур, хэд хутга, хяацтай дээл, орхимж зэрэг болно. Бас богдоос Янзан хамбад хэлүүллээ. Очир дар бурханд мандал өргүүл. Дар ихэд дар ихийн мандал шива өргүүл гэлээ. Би тэндээс гарч Янзан хамб лувсан хаймчогт очиж тэр үгийг хүрэхэд намайг байж байхад Янзан хамб цогчин гисгүй шарав догдуудав. Би шанзав ноён бөхтөр дашторжид очихоор явв. Шанзвын үүдний дороод аягчаар нь дамжуулан орох зөвшөөрөл айлтгуулав. Шанзав
хэлэх үгээ дамжуул гэв. Дахин хэлүүлсэнд дамжуулгаад хүлээж авдаггүй. Ингэхлээр сандуу бичээч гэдэгт би аргагүй биеэр орох хэрэгтэй юмсан гэж хэлв. Сандуй за би нэг ороод хэлье гэд шанзав дээр орж ирээд Луу хаан ууртай л байна да. Ор гэж байна гэлээ. Би шанзавт бараалхаж ороод би өөрөө айлтгах юмгүй богдын зарилгийг дамжуулах гэж яваа гэлээ. За их сайн байна. Бумын шав нарын дотроос богдыг хоригдоод байхад унд хүргэх шав нь ганц чээ юм байна. Чамайг орий гэд байхад бас л нэг өглөж дуулах гэж яваа биз гэж бодож байсан юм гэж байна. Тэгээд шанзав орой бүр ирж богдын байдлыг надуулгаж бай гэсэн юм. Түүнээс хойш би шанзавт орой бүр үргэлж ордог болов. Богдоос шанзавт даалгах элдв үүрэг бараг өгдөггүй. Янзан ламд ихийн 100 очир дээр ганжуурын аюуш 21 дайр их энэ хэдэд их даатгал туй мандал хэлэхийг хэлүүлдэг байсан. Дараа өдөр нь богдод цай хүргээд гартал түүний хэлсэн нь. Шарлийн санд хонож байгаарай. Чамааг би шөнө өдөр дуудуулах магадгүй гэсэн ёсоор би дөөч гаруй хоног үргэлж хамбын шарлийн сүмийн дээр хонож байсан билээ. Нэг өдөр намайг цай аваад очиход маргааш өглөө эрт эргэв. Тэр ёсоор өглөө эрт нар битүү байхад очив. Хаалганы цэрэгт үзүүлэх жимийн бичгтээ. Бас зүүн ханцуун дээр хатсан бичгтээ учир аль дуртай цагтаа ордог байв. Богдыг хамгаалсан үүдний хүмүүс намайг хамаагүй оруулж гаргадаг байв. Намайг очиход богд босчихсон байлаа. Зоог бариад ороход хятад цахар 2 байхгүй юм. Түүнийг дархан ванд аваачиж өгөөд үүнийг дархан ванд аваачиж өгөөд ноён ахаатан сайн морилж ирвөө. Намааг энд баригдаад сууж байна гэж дуулсан уу гэж хэлээд том бошоо буцаж ир гэж явуулав. Тэр нь жаахан муутуу цаасанд боосон дөрвөлжээ юм байна. Түүнийг авч гараад байдаг газартаа цайны савыг орхиод тэр даруй дархан вангийн очив. Дархан вангийн өргөө одоогийн 1-р 10 жилийн сургуулийн тэнд байв. Энэ үед дархан ван Монгол амбунаар сууж байлаа. Тэр нь гамин самбуу цахар нартай их нээлж байсан хүн. Дархан ван богдыг бариулсан гэж хүн ярьдаг юм. Дархан ван пунцэг цэрэн 40 орчим насны хүн байв. Би тэнд очиод орё гэсэн чинь хяанар нь ноён дээшлээгүй хүлээж бай гэв. Бушуу явах ч үгсэн нь байхав. Хүлээсээр байгаад нар үд дунд хөргөв. Ноён дээшлэлээ гэж хяанар цай цүй бариад гүгээд байв. Гүдэн хамби нярав жамбал гэж хэлээрэ гэж хэлүүлсэнд ор гэж байна. Гэр дотор дулаан гоо сайхан гэдг нь учиргүй юм аа. Би ноёны амрыг ирээд сув. Цай эдэ өгснийг амсав. За та юу гэж яваа хүн бэ гэж байна. Богдын заларч байгаа газраас ирлээ. Богдоос танд үүнийг хүргэж өгөөд ир гэж явуулав гэд өнөх боодолтой юмыг өгөв. Түүнийг ноён шүүрч аваад чи ямар ухаантай тэнд байдаг хүн бай гэж байна. Би тэнд богдод цай хүргэж өдөр бүр очдог хүн юм аа. Хам багшийн гүдэнгийн ярав хүн юм гэж хэлв. Ноён боодолтой юмыг бурхны өмнө ширээн дээр чулуудаж тавьсанд цаас нь урагдаж хэдэн жижиг мантуу хэвстэйгүр өнгөрөв. Тэгээд ноён хэллээ. За богдод айлтга мэдэж байна аа. Чадал мөхөсдөж байна. Лагшингаа тэгшил заларч бай гэж айлтга. Ахай хөдөөгөөс морилж ирээгүй байна. Хэд хоногоос морилж ирнэ гэж айлтга гэлээ. YouTube дээр туулаа нэвэртэй. Тэгээд буцаад богдын зоогийг авч торгон вааданд хийгээд багуудын үед богдод очиж бангийн хэлүүлсэн үгийг айлтгуулв. Гэтэл богд хэлэнтэйгээр хэлүүллээ. Чамайг хурдан явж ир гэж байхад яасан хүн бай чи? Чи хурдан явж болдоггүй хүн юм уу? Би хэлдэггүй үг хэлээ юу? Гэж хэлв. Би урд өмнө ноёд ихэст бараалхаж явж үзээгүй уранхаа дээлтэй туранхаа царайтай хүн юм.
дархан вантан оруулахгүй байсаар удав. Вангийн ахаатан морилж ирээгүй. 2-3 хоногоос ирнэ гэж байна. Баруун урд хаяанд нь багхан шиг хүүхэн нүур гараа угааж байна. Тэр нь хатан биш юм байхаа. Хүүхэн авчирч хоноод байгаа юмсанжээ гэж дамжуулан айлтгуулав. За хэр би мэдэж байна. Чиний зөв гэлээ. Одоо Шернэн Жон Ванд очоод ир. Миний бие муу байна. Намайг гаргаж авах арга байна уу гэж хэлээд ир гэлээ. Би саваа орхиод явв. Шернэн Жон Вангийнх одоогийн төв театрын урд урагш харсан том хашаанд байв. Шернэн Ванд очиж бараалахад богдоос хэлүүлсэн үгийг айлтгсанд орон дээр хөвтөж байсан Ван босоод шаралсан биеэ үзүүлв. Би ингээд өвчтөе аргагүй ядарч байна. Ламыгаа хүний гараас гаргахыг өдрийн бодол шөнийн зүүд болж байна да. Үнэхээр чадал хүрэхгүй байна. Урдаас нэг амбан ирэх гэж байгаа юм. Тэр таньдаг хүн шиг дуулдах юм гэж хятад нэрийг хэлж байв. Одоо би тэр нэрийг мартжээ. Түүнийг ирэхэд чадлаараа оролдъё. Ламыгаа хүний гараас гаргахыг хүсэж залбирч байна гэж айлтгуулв. Тэгээд нэг төгрөг, нэг хадгийн хамт барьж өгөв. Тэндээс хурч ирээд Шернэн Жон Ван аргагүй өвчтөө шаралцгаад байна. Ламыгаа хүний гараас гаргахыг өдөр шөнийн бодлого болгож байна. Урдаас 2-3 хоногийн дараа нэг амбан ирэх юм гэн таньдаг хүн шиг дуулдах юм. Түүнийг ирэхэд чадлаар оролдоно гэж байна гэж богдод айлтгав. За буцтаа гэж савыг гаргаж өгөв. Маргаашнаас эхлэн хэдэн өдөр цай зөөхөд гойд айлтвар гарахгүй байв. Нэг өглөө цай хүргээд очисон чинь богдоос би хүний гарт ороод байна. Хятадын гараас мүд гарах нь уу? Хэд хоногт гарах нь вэ? Ямар юмнаас шалтгаалж би хятадд баригдаж байна. Үүнийг Бандитын аймгийн Ловн ламаас асуугаад ир гэлээ. Бандитын аймгийн Ловн лам гэж нэг өвгөн лам байдгийн. Тэр цогчонд бороо шуурах дайч байсан хамаагүй тогтмол хурна. Ихийн 100 бурханд өдөр бүр мөргөлдөг хүн байлаа. Огод хэллээ. Багшийн сангаас хадаг авч очоорой. Миний төлөө юу гарсан бүгдийг тэмдэглэж байгаад сүүлд надаас аваарай гэж айлдав. Би хадаг аваад саваа орхиод Бандитын аймагт очиж Ловн ламын гэрийг сургалвас Бандит ламын баруун хамар хашаа юм гин. Тэнд нь очисон чинь зэвхий цагаан хаалга байна. Түүнийг цохиж дуутахад лам өөрөө гарч ирэв. Жижигхэн бор гэртээ хашаан дүүрэн өвс урагчсан. Би морио гадаануу ядоров. За, та сайн байна уу? Сайн байна. За юу гэж яваа юм бэ? Би богдод зоог хүрэгдэг хүн юм аа. Богд айлдаж байна. Гэтэл өвгөн лам богд гихтээ зэрэг босов. Би хичнээн хоног хятадын гарт байх юм бэ? Үүнээс гарах арга байна уу? Ямар шалтгаанаар юм болов? Таныг айлдаж хайрл гэж байна гэлээ. За гэд хадгийг авч Бурхны өмнө талбайд богдод айлтга. Өнөө шүн Бурханд айлтах нь маргааш өглөө эрт хариугаа ав гэлээ. Тэндээс буцаад цав юмаа бариад хүйтэн цайтай богдод очив. Энэ үед өвс олддоггүй боловч би морьтой байгаад хүрээний имэйл морийг цөм гамин түүсэн боловч миний гар дээр бичиг байх учраас над халдахгүй. Би морьтойгоо үлдэв. Би ламынд очиж хаалгыг цогсон Ловн лам өөрөө хаалгаа тайлж оруулав. За би урд шүнд Бурханд айлтгалаа. Би Бурхны зарилгийг толгой барж айлтганаа. Гаминг ер нь үнсэн чамд руу болно гэж айлтаж байна. Богдын шавдан бат 40-50 хоногоос нааш гарахгүй гэж айлтаж байна. Үүнийг би толгой барьж айлтгана. Юунаас шалтгаалав гэж Бурханд айлтгалаа. Бурхан намрын тэргүүн сарын ихтэр бадам дор чанзав нэг олбог түшлэг санжаа өсөг хэрэгсэлтэй хамт богдод өргөжээ. Үүнээс шалтгаалсан байна. Үүнийг яаж аргалах вэ гэхэд үдэш бүрий болоход шарав нямбуу уншаад тэр өргөсөн юмыг зүүн тийш нь гаргавал таарнаа.
богдын дэргэд тэр юмыг байлгаж болохгүй гэж бурхан айлдаж байна. Ламын шавдан хар шар нийтэд юу уншуулбал сайн бай гэж бурханд айлтгалаа. Би түүний толгойг барьж айлтгана. Бурхан дагва жинсрэг цутга гоо сийлэнгийн дүрсийг адилхан хийлгэж өвөрт нь мөнгө торог хийгээд олон цэргийг нь тойруулж зогсоогоод мөн бадам доржиг түүний адил хийж албаны дээлийг өмсгөн гоо сийлэнгийн дэргэд инээмсэглсэн янзаар зогсоож тэр хоёрыг ихээ баяртай хөөртөө ярьж байгаа юм шиг зогсоогоод тэр хоёрын дээр дагва жинсрэг цутгаа. Энэ жинсрэгт гамингийн үсийг оруулбал сайн байна. Ингэвэл хар шар олон тайван болж гамин үнсэн товрог мэд байхгүй болно. Тэгэхгүй бол болохгүй гэж бурхан айлдаж байна. Үүнийг богдод айлтгаа. Бурхан айлцныг би хэлж байна. Би өөрөө юм идэхгүй хүндээ гэж хэлв. Бас нэмж надад хэллээ. Чи бурхан багшны нэрав хүн би чамд хэлье. Орос цаас удаан зарагдахгүй байхаа. Эн чинь богдод айлтгах юм биш шүү гэж байна. Тэндээс нар гарах үед буцав. Богдын зоогийг бэлтгэж байгаарай гэсэн хүмүүст өөрийн учрыг хэлдэггүй байв. Гаднаас дуудаж цайг аваад богдод очисон чинь өнөөх гамин цахар хоёр сууж байна. Богд цайг аваад өдөр дахин нэг цай авчирч өг гэж хэлүүлв. За гэд буцав. Өдрийн 12 цагийн алдад бас нэг цай хийгээд аваад очсонд өнөө хятад цахар хоёр байхгүй байна. Өвгөн ламын хэлсэн үгийг цөм ёсчлон хэлүүлв. Нилээд удсны дараа савыг гаргаж ирээд энэ гүрмийг багштны дээр хийлэг. Шин янзан лам лувсан хаймчгоор хийлэг. Жинсрэг цутгуул ямар янзтайгаар харуулахыг ялгуулсан ламтай ярьж гүйцэтгэг гэлээ. Ялгуулсан лам бол 10-аад настай байхад нь богдын үргэж авсан хүүхэд юм шүү дээ. Тэр үед 14 орчим настай байсан. Богдын бүх мөнгө юмыг тэр хүн эрхлэн мэдэж байсан юм. Хизээ хурахыг над мэдэг дайраа, өөр үг над байхгүй гэж хэлүүлв. Цаваа авчирч тавиад янзан ламынд очиж бандтын ловон ламын хэлснийг айлтгсанд үүнийг гүйцэтгэхэд хэцүү дээ. Одоо хурал нам хуруулахгүй цаг юм. Мов янзаар цутгах нь гэж хэлв. Мов сүжиг сэтгэлээр хөнгөн. Тэгээд том гэр бий юу гэв. Хангал хурдаг дөрвөн багантай том гэр бэлэн бий гэж хэлв. Түүний тулганы өр төмөр байна уу гэж надаас асуув. Шавар төбөтэй юм аа гэлээ. Тэр тулга төбөг авахулж доор нь 2 сугцаа ухуул гэлээ. 2 сугцаа 2 метр. Үүнийг хүнд мэдэгдэж болохгүй шүү гэсэн билээ. Багштанд үннийг айлтгая. Түлээ хагалдах 2 өвгөн буй. Тэр 2 хөлсийг нь ихээхэн өгөөд үннийг хэлээд ухуулъя. Бусад хүнд жигждийн цогцдыг янзан багшаар өргүүлнэ гэж хэлээд гүйцэтгэе гэж хэлсэнд янзан тэгье та түүнийг гүйцэтгэг гэлээ. Үүнд юу арах вэ гэж асуусанд нохон хушуу гурил орно. Би эндээс хүн явуулъя. Шар тос орно. Би өөрөө хачинтайгаа хоёул хонх дамар хэрэглэж цутахыг. Юм хийх хүн нь би. Эндээс өөрийн уншлагын майрдаг гэдэг уран хүн би. Түүнийг явуулъя. Нөгөөдрийн маргааш цутах нь урд өдөр нь түүнийг явуулж юмыг бэлтгүүлье гэлээ. За гэлээ. Гамингийн үс гэсэн түүнийг яах вэ? Яах чаргагүй мовор болгодгийм уу да? Хар арх шар тос нилээд орон шүү. Гоо сэлэн бадам дорж энтрийг майрдаг хийн. Ялгуулсан лам та нар юмыг бэлтгэж бай. Цутгах өглөө би ловууцтайгаа явна. Хонх дамрыг тэнд бэлтгэн. Манай хачин миний бараа харагдах газраас дагаж явна. Майрдаг тэндээ хонож байг гэлээ. YouTube дээр туулаа нэвэртэй. Ялгуулсан ламд очиж уулзахаар явв. Бижигтэй уучраас над саад болго юмгүй байв. Ялгуулсан лам дээд цөм дээр байна. Тахилч нар дээр очиж ялгуулсан ламтаа уулзах гэсэмсэн гэж мөрн юм тахилчид хэлв. За та эндээ байж бай. Би айлтгаад ирье гэлээ.
Хоёр давхар байшингийн хаалганы шатан дээр иргийлээ. Ялгуусан лам гарч ирээд "Жамбулгай сайн уу?" гэлээ. "Сайн" гэлээ. "Та юу гэж ирэв?" гэж надаас асуув. "Богдын дэргэд би өдөр бүр зоог өргөдөг юмсан." "Аа, тийм үү. Ямар янзтай байна? Сайн байна уу?" гэж асуув. "Дэрэгдэн жанцсан сайван, мэгж сайван, жамц нар байна" гэж хэллээ. "Ямар янзтай байна? Хизүү зовлонтой байна уу?" гэлээ. "Үгүй, зүгээр. Сайн байна. Богдоос лавн ламд очуулсан дагва жинсрэг цутгуул гэсэн юм. Богдод бадам доржийн барьсан олбог түшлэг малгай буй. Түүнийг зүүн тийшин ширнэн уншаад гаргах хэрэгтэй гэж байна" гэлээ. Тийм. Тэр үнэн шүү. Юу болсныг мэдэхгүй. Нэг өдөр бадам дорж олбог түшлэг хоёр сайхан бараг малгай нэгийг богдод үргэсэн юм. Олбог түшлэг хоёр ийгч яах вэ? Ширнэн уншиж зүүн тийш нь гаргаад зуухад шатай. "Малгайг нь яах вүлээ? Сайхан малгай юм. Богд түүнд их дуртай юм. Сүүлд надаас заавал асууж нэхэх болно. Түүнийг яадаг вүлээ дээ?" "Яахыг та мэдэн дээ. Би юу гэхв?" "За, түүнийг бид мэдэж аргыг олъё. Одоо биднээс юу хэрэгтэй вэ?" "Гоо сэлэн бадам дорж хоёрын дүрсийг хэлгэж мөнгөн цаас өвөртлүүл гэсэн юм" гэсэнд жижиг мөнгө элдэв юм өгөв. Бас санжаа өсөг хоргоо хэсгийг өгч бадам доржийн малгайн орой хэсгийг хийлгэх болов. Жижиг хоргой, тоорго, мөнгө зэргийг өвөрт нь хийлгэхээр өгөв. "За, өөр юу хэрэгтэй вэ?" гэсэнд "Янзан лам хачинтайгаа уг номыг уншина гэж байна. Тэр хоёр ламд барих барьцаа юм хэрэгтэй болно" гэв. "Юу өгөх вүлээ дээ? Торго өгвөл зүгээрсэндээ. Одоо авч явж болохгүй байна. Янзан ламд 100 цаасны алтан маниад өргөе. Хачин ламд нь 10 цаасны алтан маниад өргөе. Майрдах 5 хятад цаас өргөе" гэж түүнийг над өгөв. Тэгээд над хэллээ. "Та аль хамаг ажлыг түүгээрээ гүйцэтгэх авах юмыг надаас аваарай" гэж байна. Тэр ёсоор сүүлд нь 2 өвгөний хөлсөнд нь тус бүр 20 цаас тос болон архины үнийг бодож ялгуулсан ламаас авч өгсөн болноо. Бичин жилийн өвөл гэхээс өөр өдөр сарыг мэдэхгүй байна. Нөгөө жинсрэг цутгуулах өдрийн өглөө болов. Жинсрэгт орох хар архийг авахар гүдэн хамбын сангийн түнш байсан бүдүүн луусангийн пүст муу морио унаад нэг галан хүзүү лонх тэврээд явв. Замда сэлбдээр морьтойгоо халтарч унаад би нэг хавиргаа гимтээгээд морь хамраа шалбалцгаж билээ. Арай гэж мориндоо мордоод бүдүүн луусангийн пүст орсон чинь байшинд олон хүн шулганаад байна. Би 3 жин ордог галан хүзүүтэй нэг хятадд өгөөд "Хэдэн жин арх аль" гэлээ. Тэгээд гал дулаацаж сутал тэнд 2 гамин хаалганы цаана үсээ авахулж байгаа харагдана. Үсийг нэг хятад хумж аваад гадагшаа гарав. Цонхоор ажиглаж байтлаа тэр хятад өнөөх үсээ жорлонгийн дэргэд хайж байна. Тэгээд 2 гамин буу сэлэмтэй юм аа, тэр мө хоёр чинь бас хоолнд орох шиг болов. Бүдүүн луусангийн нүцгэн гэж бидний нэрлдэг хятадыг гуйгаад "Би мориноос очоод даараад ядраад байна. Чи намайг мордуулж аль" гэж хэлв. Тэр хятад миний архийг барай зогсож байв. Би морио үүднээс тайлж "Чи энэ морийг хөтлөөд гарч бай. Би шээчээд ирье" гэд шээх дүр үзүүлж байгаад баруун гараар самардан өнөөх хүснээс нэг атар дүүрэн шүүрээд авав. Тэгээд мориндоо мордоод лонхтой архаа зүүн суугандаа хавчуулж гэлдэрсээр яван хам багшээнд ирлээ. Мориноос буух гэтэл гар байрсан учраас бууж чадсангүй. Хүн дуудаж архиа өгөөд өөрөө мориноос бууж майрдаг дээр орлоо. "За, би гамингийн үсийг олоод ирлээ шүү" гэсэнд "Худал байлгүй дээ. Хаанаас гамингийн үс олдог юм" гэж байна. Би гараа арай гэж тэнэлгэн "Энэ байна" гэлээ. "За, их сайн байна. Үүнд архи" гэж тулганы өрийн тэнд нүхэнд хийсэн бадам доржийн дүрсийг зав. Би өнөөх үсийг бадам доржийн толгой дээр цаацав. Тэгэд өдөр дундын үед жинсрэг цутглаа.
дагва жинсэргийг жигжид бурхны нэрийн өмнөөс цутгадаг юм байх. Жинсрэг. Ад тэрэн шүглсэн хүнийг доошоо мод сараалжлан өрсөн нарийнхаа нүхэнд хийж дээрээс нь тос асхан шатааж алах зан үйл. Жигждэд цогцдод өргөх нэрээр өргөл балин хийлээ. Ламын барих эрхийг хүртэл төмөр байх ёстой. Шөн дунд төмөр бүрээ үлээж хар ховцоос өмсөх ёстой. Хураан гоёо анзаар хийлээ. Бүрээ бишгүүр дуурахыг цөм хорсон байж билээ. Гоо сэлэн бадам дорж хоёрын дүрсийг тохоо хэр хэмжээгээр маш гоё сайхан хийсэн байна. Бас олон цэрэг тойруулан зогсоосон байна. Түүнийг шатааж зинсрэг цутгаж дуусав. Тэгээд ламж морлоод явчихлаа. Тэр нөхийг бүглэж төөпөө дэвсэж хуучин ёсоор болгов. Ингэж дуусав гэж богдод айлтглаа. Мөн өдөр хийн гэдгийг өглөөнд богдод айлтгсан юм. Тэгэхэд заа гэхээс өөр юу ч хариу хэлүүлсэнгүй. Бадам дорж бол богдод Монгол бичиг заасан багшинд болох учраас энэ хэрэгт богд өөрөө оролцохгүй байгаа юм гэж ялгуусан лам хэлж байсан юм. Тэгээд ялгуусан ламд урагш очиж учрыг хэлсэнд за боллоо. Зарлага гарсан зарлага юмыг тэмдэглэж надаас сүлд аваарай. Багшийн санг үрж болохгүй шүү гэсэн ёсоор уг зарлагыг сүлд ялгуусан ламаас авсан юм. Би мөн цайгаа зөөгөөд яваад байсан. Хэд хоногийн дараа богд бас бандитын ловонд явуулав. Тэр уншуулсан ном одоо болж үү? Би одоо хэд хоноод гарах вэ? Үүнийг асуугаад маргааш өглөө цайны хамт хариуг авчир гэлээ. Тэр ёсоор бандитын ловонд очивол за өглөө хариуг ав гэлээ. Өглөө нь очтол бурханд айлтглаа. За болжээ. Олон амьтан ламын шавданд харчлах юм одоо байхгүй. Гамин чанд руу мэд болно. Богд одоо удахгүй гарна. Урдаас удахгүй хүн ирнэ. Тэр туслана гэж бурхан айлтж байна. Би толгой барьж айлтгана гэж хэлв. Үүнийг богдод уламжлахад за буцтаа гэд цайны савыг өгөв. Тэр бандитын ловон бол ловсон цэрэн нэртэй шиг санагдаж байна. Утаа дудаан сууж айхтар их юм мэддэг болсон юм гэж дуулсан. Би энэ явдлыг хүнд огт хэлдэггүй юмсан. 48 хоногийн өмнө богдын хоригдож байгаа газар очиход хашаагаар дүүрэн 5-6 Форд машин олон гамин цуглаад байж билээ. Цайгаа аваад ортол богдын дэргэд жалхан лам, дайчин Жонон Ван цог бадрах, дархан Ван Пунцэг цэрэн, ширнэн Жонон Ван нар байлцав. Шанзав ноён дашторж байна. Намайг хараад инээгээд байна. Бадам дорж байхгүй юм аа. Богд одоо гарахаар босох гэж байна. Өнөөх бүрхүүлийн торыг ярсан байна. Богдтой тулж уулзав. Багшийн ярав жамбал зоог авчирчээ гэж айлтгав. Богд цай авчирсан уу? Ааш нь оруулаа гэлээ. Цайг доор нов. Би очоод мөрөглөө. Сахал үснэ ихээ урагчаа. Ер нь шорон цуусан янзтай бай шүү. Багштны шарлын ярав уу? Миний аарын жанчийг багш таны ярав аваад сүмдэр хөргөж өгөөрэй гэд босов. Шар пүүсөө өнгөтэй, улаан үстэй, багвын жанч нөмөрсөн байсан хിവэр хамт өшиж байсныг татаж авахад торгон хамтаа наалтаж хүлцэн байв. Торгоны гадар өнгө зулгаагдаж үлдсэн байсан юм. Эднэр байшингийн 2 дугаар давхраас буухад би саваа бариад жанчаа мөрөн дээгүүрээ тавиад хойноос нь буусан билээ. Богд тэндээс машин цугаад олон гамин бас машинаар явж өгөв. Урдаа самбан ирээд 2 хоноод богдыг шоронгоос гаргасан юм. Тэр 48 хоног болж тохиолдсон юм. Би саваа сүмд орхиог жанчийг аваад голын сүмдэр очиж 2 давхар байшингийн доод давхарт орж мөр ням тахилчд өглөө. Тэгэхэд хааштай алт хэр дөрвөлжин ширээн дээр хятад бов овоосныг олон гамин идцгээж байсан юм. Хятад бов нь бараг 50-60 ширхэг юм байлаа. Гамингийн ноёд байна гэж хэлв. Гамингуу тэндээс явхад нь хуй хуйгаар торг
хадагтай барьж өгч байсныг би харсан билээ. Тулаа нэвэртэй. Тэр орой Жанцсан сайван хам багшны сайван тул буцаж ирлээ. Богд намайг ихээ тус болов гэж ярьж байсан гэж ярьлаа. Нөгөөдөр нь Жанцсан сайванг богд дуудуулсанд тэр уяа мороор өглөө 11 цагт яваад 2-3 цагийн үед эргэж ирэхдээ 2 Ямбу, 5 цэн 2 алтан бөгж, 1 дээлийн торго богд хайрлаа гэж авчрав. Жанцсан сайвангоор надад 1 Ямбу өгүүлсэн. Тэгээд чи бид 2 ямб ёсоор яах вэ? Чамд идэж уух юм л хэрэгтэй гэж хэлүүлж билээ. Хамт байрагцсан босод хүмүүстэй ихээ юм өгсөн. Жанцсан сайвант хөөрөг дайлан зэрэг их юм өгчээ гэж дуулцсан. Надад ганц Ямбу өгдөг нь яасан юм бэ гэж би ихээ гомдож байсан билээ. Тэр цагт бүдүүлэг болохоор би мэдэхгүй явж байсан юм. Хэрэг баригдвал гамин толгоогоо алдах ажилд орооцолдож явсан юм билээ. Гэтэл намайг албаар явуулсан гэж үзэж зөвхөн 1 Ямбу өгсөн юм уу гэж үздэг билээ. Богдын дэрэгдийн дээд доод албаны хүмүүст ихээхэн зүйлүүдийг өгч байсан юм. За үүнийг тодруулахад тэр хүмүүсийн нэр нь над тодорхой байна. Сүм орон сайн сахиж байсан гэж нэг хүм тус бүрт 30 лан, дээлийн торго, 50 их хадаг өгч байсан юм аа. YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэгдлээ үлдээж лайк тавьчаад ораарай. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.